Сайн байна уу манайхан? Би та бүхэндээ нэгэн жижиг мэдээлэл хүргэх гэсэн юм. Бичлэг хийх явц цаашдын төдөлгөө санаа бодол болон сувгийнхаа чиглэлийн талаар товч тайлбар танилцуулахыг гэж бодлоо. Юун түрүүнд үнэн ч үзэгчдтэй үнэхээр их баярлаж явдгаа хэлье. Намайг болон сувгийг минь үргэж урмын үгээрт итгэж байдагт танд үнэхээр их баярлалаа. Дараагийн ярих зүйл бол бичлэг хийх явцын талаар юм. Би бичлэгээ хийхдээ AI Voice хиймэл оюун ухааны хоол ашигладаг бөгөөд үе шатуудыг товч тайлбарлууд эхлээд манхуаныхаа бүх хуудсыг нэг бүчлэн татаж авна. Дараа нь тэдгээр зургуудаа нэг бүчлэн орчуулж, найруулам текстээ бичдэг. Текстээ бэлэн боломгц AI Voice-оо гаргаж, generate видео монтажны ажилд ордог. Видеондоо хоолоогоо дараалалаар нь оруулаад тэр хэсгийнхээ зургуудыг нэг бүчлэн үрдэг. Мөн арын ая, эхлэл түүсгэд гээд хийх зүйл маш их бий. Ингэж явсаар нэг бичлэг бэлэн болоход ойролцоогоор 2-4 зал зарцуулдаг. Өдөрт 1-2 бичлэг хийнэ гэдэг бас л хүндхэн ажил. Тийм болохоор дараагийнхыг нь хурдан оруулаарай гэсэн сэтгэлдлүүдийг харахаар их шахаад байгаа юм шиг санагдаж, жаахан дарамттай санагддаг. Гэхдээ зүгээрээ зарим ой хурдан байна шүү, мундаг шүү, nice гэсэн сэтгэлдлүүдийг хараад их урам зориг авдаг. Над шиг хурдан бичлэг оруулдаг сувг ер нь ховор байх. Тиймээс та бүхэн шахаж шаардахын оронд урмын үг үлдээж яваарай. Дараагийн ярих зүйл бол сувгт маань цаашид орох манхва контентуудын талаар юм. Би цаашдаа бусад сувгууд дээр гарч байгаа контентуудыг ч бас давхар хийгээд явна. Гэхдээ бусад сувг дээр гараад дууссан контентыг бол хийхгүй. Харин гарч дуусаагүй байгааг нь хийх болно. Энэ тал дээр хүмүүс мэдээж шүүмжлэх байх. Хүн бүрийн үзэл бодол өөр учраас бусад сувг дээр гарсан гараагүй нь хамаагүй хийн гэдгээ эртхэн хэлье. Үзэх хэсэг нь тухайн хүний сонголт учраас би заавал үз гэж шахахгүй. Надаас илүү гоё ярьдаг, гоё монтажтай зөндөө сувгууд байгааг би мэднэ. Би тэдний үзэгчдийг өөртөө булаах зорилго огт агуулзаагүй. Дахин хэлье. Үзэх хэсэг нь таны дур. Үзэхгүй байсан ч болно шүү. Цаашдаа үнэн ч үзэгчд маань нэмэгдүүд үзэгчдийн санал болгосон манхвагч хийх болно. Эцэст нь өөрийнхөө талаар товч танилцуулъя. Намайг Толов бидэг. Оюутан эсвэл сурагч биш. Ажилчин ангийн жирийн 1, график дизайнер. 28 настай, эхнэр хүүхэдтэй. Саяхнаас манхва уншиж эхэлсэн бөгөөд бусад ийм төрлийн сувгуудаас урам зориг авч энэхүү сувгаа нээн контент хийж эхэлсэн. Цаашид контентын чанарыг улам сайжруулах төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн анхны 8 дугаар зэргийн шийдтэн эргэж ирсэн нь контент маань миний анхны ажил байсан болохоор эхний эсхүүд нь нэлээд муу болсон. Жаахан сэтгэл дундуур байсан ч сүүлдээ хийх арга олж сүүлийн эсхүүд дээр алдаа маань багасж арай дээр болсон. Тиймээс цаашид ч алдаагаа засаж ихүү чанартай болгоно гэж бодож байна. Мэдээж чанар сайжрахын хэрээр хийх хугацаа ихсэж таарна. Бас ажил амьдрал, гэр бүл, гинтийн ажил гээд зөндөө зүйл байдаг ч чадлынхаа хэрээр дараагийн эсхүүдийг хурдан оруулахыг хичээнэ гэдгээ амлая. Нэрээ зарим хүмүүс яагаад өөрөө ярьж болдгүй юм бэ гэж асуух байх. Үннийг хэлэхэд би өөрийнхөө хоолойд дургүй. Гэхдээ зөвлөсний дагуу нэг жижиг контент дээр өөрөө ярьж үзнэ. Тэгээд гайгүй байвал текст бичих, AI Voice ашиглах цаг маань багасах байх гэж бодож байна. Тэр болтол AI Voice-оо ашиглаад явна. Бас нэг зүйл. Би AI Voice ашиглахдаа төлбөр төлж премиум ирэх авдагч заримдаа 100% алдаагүй уншиж чаддаггүй. Зарим үг, үсэг, дуудлагыг алдаатай уншаад байдаг талтай. Үүнийг би засаж чадахгүй учраас үзэгчид маань ойлгоно гэж итгэж байна. Бас нэг зүйл. Зарим хүмүүс хандив, donation өгье гэсэн байсан. Би бусад сувг шиг хүмүүсээс мөнгө авах бодлого байгаа. Гэхдээ үнэхээр мөнгөн хандив өгч дэмжихийг хүссэн хүмүүст зориулж цаашдын контентуудын тайлбар хэсэгт дансаа үлдээж бай. Миний хувьд бол хандив өгөхөөс илүү лайк болон subscribe дарж, сэтгэл үлдээж, сошиал сүлжээнд шеэр хийвэл маш их баярлах болно шүү. Миний ярих зүйл ингээд дууслаа. Анхаарал тавьсанд баярлалаа. Нэрээ лайк, subscribe дараагүй хүмүүс нижээд байт юм билээ. Манай сувг таалагддаг бол ядаж subscribe заавал дараарай. Дараагийн контентоор уулзтлаа. Түр баяртай.